Энэ их толоо, их хор гинүү, мөн үү? Европын холбоо гинүү. Явж идэр одоо үзэж байгаа монголчуудад би бүр гарцаагүй туйлын үннийг хэлээ. Хизээ нэгэн цагт Монголд хурж ирнэ эдгээр. Путин чирнэ, хуужинтан чирнэ, Обама гэдэг хүн бол тэрцээгүй Google-ийн арчигдаар дараагийн хэн нэгэн тухайн үедээ ерөнхийлөгч байгаа тэр нь ирнэ угаасаа. Монголын өвөг дээдсийн шаштрт бичснээр дэлхий эмээлээ гидсэндээ аваад ирэхийн цагт хүн хүнээ барьж идэхийн цагт мал малчин Монгол ухаан дэлхийг аварч үлдэх буюу энэ дэлхийн газар нутаг дээр Тэнгэрийн ус тодорно гэсэн байт юм лээ. 2013 онд. Тэгэхээр ойрхон байна шүү дээ. За удахгүй монголчууд бол Тэнгэрийн ус болох юм байна. Баяр үргээ аварцсан. Тийм болохоор бидний хооронд ийм яриа яригдаад байгаа. Тийм болохоор тэрний бэлтгэл ажил хийгдээд байгаа юм тий. Малчин хүний хүүхд төрхөөсөө эхлээд эцгийнхаа тэр малчин оюун ухааныг сүнсийг дагаж амьдарч байгаа учраас малчин болоод явчихдаг. Тэр малчин гэдэг өвгөд мөн нөгөө 10-11 мянган жилийн сүүлчийн мөслийн дараа үлдсэн бусдуудын хувьд бол бурхад нь واخгүй да. Өөрөлдвөл тэр малчин монгол хүний сүнсний оюун ухааны удамшийн сангийн чинь цаана өнөөгийн хүн төрөлхтний хүлээгээд байгаа шин Чингис хаан, шин бурхад чинь байж байгаа واخгүй да. Мөн үү хэн бурхад? Тэнгэрэгч Монгол хүн бүхний оюун сэтгэлд байдаг юм. Атом сэтгэмжээ нийтгэж нэгэн хүн мэт байвас тэнгэр болон хааны сүү залгиж эзэн богд миний зарилыг сургаал юм. Уламж залгамжан хэлхэж нэгэн сул бати бас Чингис би ивэн. Таухныг Чингис хаандан ёсчлон мөрөхийн хүсье. Одон зун ээжидэн өнгөрлөөч одоо ч Монголын сүрхүч хэвээр эзэн хаан таны зарилэг эдүгэж бидний зүрх сэтгэлд хэвээр Дээд тэнгэр дэргэд газрын дор дэдхийн дэдд Монголын сүргүчийг дуусуу хэмээн дамжуулан залбирч байна. Монголын сүрийг мориндан хадгалъя. Монголын сүрийг бохшгүй үстэн хадгалъя. Монгол хэмээх их бахаргадан мөнхийн үнэмшилтэн хадгалъя. Эрт цагийн их туйлсыг эдүгэ зүрхэндэн дуулмоо. Эзэн Чингис хаан та молгоох түнхмэн хамаг Монголын монголчууд хаан Чингистэн залбирч байна. Хүндлэх тун, мөргөх тун, хураалах тоо, хураалын монголчуудаа бидний эдгэн садан монголчууд төрөлдсөн гэж эзэн Чингис хаандан залбирч байна. Энэ их мэлэгшээлийг та бүхэндээ дашлуулъя. Очсон газар болгон эжийнэр маань цацал өргөхөд нэг салхитай байсан газар болоод салхи тогтчих жишээний 20-30 хоног нар үзэлгүй байжсэн өнөөдөр энэ зулаг дээж өргөсөн чи яг зуны өдөр шиг байсан шүү. За ийм сайхан аргандаа явагдсан юм аа. Баярлж байна. Их баярлж яас сайхан юм бэ миний хөө. Энэ насан туршааг 82 настай таавал ийм сайхан үү. Ямар сайхан юм үзүүл чаруулдаг юм бэ хөөх юм. Төрийн минь сүл төмөөдны сахиус энэ төмөөдны сахиус төмөөрөө аварч ирсөө хөөх миний хөргөө. Удаалчгууд минь уйда догтдаа Дэлхий нэгэнтэй зочилдож байна. Тэнгэрийн Монголыг дуудаж байна. Хүлээж та бүхнийг аргадж байна. Хүссэн бүхнийг харахын төлөө хамаг хүн төрлөختөн халах Монголыг сэрэж байна. Мөнх тэнгэрийн өнс ичэн нормын мөнгө саруул
Мөнх тэнгэрийн даалгавраар их эзэн Чингис хааныг тодруулан залах ёслол цэнгүүн 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 30 минутанд төв цэнгэлдэг хүрээлэнд болно. Хүн бүр хүрэлцэн ирж хөх толбондоо ирч нэмээрэ. Эзэн хаан бол би ирнэ гэж хэлсэн. Ямар ч байсан миний хувьд сэтгэлд маань ирсэн байж. Сэтгэлд маань ирсэн байгаа учраас бид нэр бүгдөө дэлхийн тухай ийм амбицтай дэлхийг авах тухай амбицтай яригдаад байна гэж ойлгож байгаа. Бид нар энэ дэлхийд Монгол гайхуултал нь бид нар энэ цаг хугацаагаа би зарцуулна. Тэгэхээр анх таныг бас яг хамаг монголчуудаа нэгтгэе гэж энэ талаар ярьж байхад хүмүүсээс жахлан ойлгохгүй тал их олон байсан. Та энэ тухай нулимсаа туслуулахтаа ч иржсэн өөр ингэж хүмүүст ойлгохгүй нэг хэсэг байхад өнөөдөр бас ойлгож ингээд та өөрийгөө ойлгуулж чадуу. Монголчуудыг ойлгосон болов уу? Тэр ойлгосон байхаа гэж бодож байна. Анхны шан татсан эд үнэхээр одоо миний хувьд бол заримдаа бидний сэтгэлийг хөвсөж зүйлээ бараг ингээд агаар төрөөдөө юм шиг болчих хөөрөгдөж штэ. Цацсан шагаа мэт удирсан цаг нэг байлаач атгсан гар мэт нэгдэх цаг нүрчээ. Хамаг монголчуудаа хамаг монгол нэгдэхтэн. Энэ залуус яхад бид дэлхийг өөрчлөхгүйгээр бид дэлхийг аврахгүйгээр яах вэ? Монголчууд бол эдийн засгаар соёлын товтлогооныг хийх биш, соёлоор соёлын товтлогооныг хийхэд дэндүү ойрхон юм байна гэдгийг олж харлаа. Эдгээр чинь бүгдээрээ нийлж байгаа дэлхийг авах төлөвлөгөөний эхний шиг татсан юм шүү дээ. Харин одоо хоёр дахь шан хэн татах вэ? Яах вэ гэж. Эхний шан татсан юм чинь аргач амархан л авах та. Эхний шан татсан дараа бол хоёр дахь бол асуудал биш. Магадгүй нөгөө нэг хүн төрөлхтний хүсэн хүлээгээд байгаа нөгөө тэнгэрийн ташгар одоо энэ хүмүүсгүүчүүдийг эсхэн зохионо гэж одоо эрдэмтэд нь хүртэл хэлээд байгаа шүү дээ. Тэнгэрийн ташгар бууж ирж энийг бол энэ хүмүүсгүүчдийг эсхэн зохиох ийм цаг ирнэ гэдэг тулд. Тэгэхээр би нэг гарц ирэх гэдэг. За. Гарц. За. Яах вэ гэхээр энэ Монгол улсын ерөнхийлөгчийг хугацаанаас өмнө одоо нэг хоног ч хүлээхгүйгээр буулгах хэрэгтэй. За. Дээрээс нь энэ их хурлыг тарах хэрэгтэй. Яг зөв сэтгэлтэй аймаг суурин хот дүүрэг жалга болгоноос тийм ээ. Монголоо гэсэн зөв сэтгэлтэй хүмүүс хуралдаж төмний төр хороог байгуулад Монгол дахиад шин эргэлтийг оюун санааны сэтгэхүүн маш том эргэлтийг авчирж ижил энэ зүйлээс гарна. Одоо нэг хурл бол яаж энэ идэж явах вэ? Хэн идэж явуучих вэ гэдэг юм айлсж байгаа. Бид нар чи энийг огцом өөрчлөх гэдэг шүү дээ. Эргэлт бий болох гэдэг тийм. Тэр эргэлт нь болохоор зэрэг юу байх вэ гэдэг юм яриад Баттулга байх тэр ардын төр хороог ерөнхийлөн удирдах хүн нь Баттулга байснараа одоо нөгөө дэлхийн нийтийн хүлээлттэй байгаа нөгөө Монголын Чингис хаан юм бэ. Нострадамус предсказывал. В году 1999 в месяце 7 великий король страха спустится с небес. Он воскресит Чингисхана, короля монголов, до и после. Марс благоволит им. Нострадамус никогда не ошибается. Тэр Нострадамусын зүгэн л алдаж байгаагүй заавалч нэг юм байх ёстой. Тэгвэл тэр одоо орчин үе яаж штэ тий төсөөл хүн юу төсөөлж чадна тэрэн дэлгүр чадна Клемент Ставан. Тэгвэл тэр Баттулгын юу вэ штэ тэр Нострадамусын тийм зүгнэлүүд юм а тэр нь ч тараад байгаа юм хаашаа ч ингээ тий Нострадамусыг ч одоо мэдэхгүй хүмүүс байхгүй. Тэгээд тэр үнээр нэг шүлгэндээ нэг тийм дөрөв мөр байт юм лээ. Төв Азийн нутагт тэнгэрээс төмөр морин цэрэг бууж ирж одоо дэлхийг одоо хөгжүүлнэ, жаргуулна гэсэн утгатай нэг тийм сайхан үг байт юм л. Тэр нь ч таарад байгаа ч юм уу хайш нэг тийм. Хадун сэтгэл талныхон азэсэн бишгэн мэгээ хаан төрийн хасвуу тамгыг халтмаагийн Баттулга тань ард олон чинь атуулаа. Өчигдөр 2017 оны 7 сарын 7 байсан
олон долоо давхацсан онц хойно өдрийн дахиог Монгол түмэн дөргөн өвсөн онц хойно баярын чимээг олон жилийн өмнөөс тэнгэр дах олон мэдэгдэж оюун мамтын шинэ хөгжлийн гарааг одоогоос 30 жилийн өмнөөс өрн дахин дэхлүүлжээ. Оросын холбооны улсын Ростов мужийн тэнгэрт 1989 оны 9-р сарын 15-ны өдөр үүлэн дүрсээр үзэгдсэн энэхүү содон үзэгдлийг шин цагийн эрдэмтэд сонирхон судалж олон талын өнцгөөс шинжлэн ухаж олон жилийн хөдөлмөрөөр зориулсны эцэс Нострадамусын алдарт катрен болох 1999 оны 7 дугаар сард дахин заяагдах Чингис хаантай холбон тайлбарлаж дэлхийн монголчуудын хүчийг зангидаж дэлхийн хүн ардыг засан тохируулах Чингис хаан доторх өдрийг дээд хүчин тохиолон үзүүлсэн мөнх тэнгэрийн сануулга хэмээн үзэх судалгааны бүтээлч байх ажээ. Хаан эснийг тодруулан даянд зарлах үүрэг бүлээгч нь Их Монголын овоо тахилгын үүлэн тал талаас чуулан ирж Их Монголын овоог дүүргэн босгогч хамаг Монголын ураг удам тэдгээрийн тэргүүнүүд энэ овоогоо босгосны дараа овоогоос хаан эцэг өөрийн биеэр задрах учраас уруудмын үдэтэн тануудан зарлагдсан амаа бохор бодмын онгодоор бохор бодмын удаастар бохор бодмын авгийн тэргүүнүүдийг өрөндөө чуулгахтаа Их Монголын овоо тахилгын зан үйлийг Тэнгэрийн заасан хугацаанд хийж гүйцэтгэн Их Монголын ураг удмын чуулганыг зохион байгуулагч нь Их Монголын ураг удмын нэгдлийн хамт олон. Өрсөн хэрэг бүхнийг минь бүтээчээрэг Нүмөднийг минь Хорон цогдрууцээрэг Цогдж мөрмиё Эзэн хаан цанаар хагч нь хэд гарах бол Эзэн хаан заларна гэдэг нь юу байж баларах бол гэх мэт илүү дэмий төгшүүр зовёор өөртөө тээж биеэн зоохын шаардлага алга. Эзэн хааныг тодруулан зарлах үүрэг бүлээгчт нь Их Монголын овоо тахилгын ёслолд хурамжуулсан хамаг Монголын ураг удмын тэргүүнүүд байх болохоор миний хувьд өөрийн ураг удмын тэргүүнийхээ сүр сүлдэнд сүслэн мөргөж загсан сургасан сургаал альдварыг нь сахиж мөрдөж явбал болох нь тэр. Төрч ёсоон хадгалж төр улсаан засаж ба үйлмэн тэр болох тул Их Монгол улсын өрх бүр төр байсан уламжлалт ёсыг сэргээж өрхийн тэргүүн аавынхаа захиа сургаалыг дагаж мөрдөж үр хойш залгамж үйдэн өвлүүлэн үлдээхийг эрхэм болгов. Миний аавын сургаал ийм боёо. Чингис хааны сургаалд бол хэлэхдээ 1000 толгойтой нэг сүртэй могой бол тэрэгний мөрөөс зайлж чадахгүй дайраад өгдөг. 1000 сүртэй нэг толгойтой могой байвас тэрэгний мөрөөс зайлж чаднаа гэж. Одоо бид нар нэг толгойтой 1000 сүртэй могой бол игүүл үндэснийхээ ёс заншил үндэснийхээ уламжилт Монгол төрийнхөө тогтолцоог байгуулад удирдах ёс зарчимдаараа хатуу байр суурь баримталдаг тийм зарчимтай болоод ирэх юм бол одоо л хүчирхэг төргөөж мань бий болж болох юм тал. Хамаг Монголын ураг удмын тэргүүнүүд бүгд л эзэн бог Чингис хааныхаа алтан сургаалыг үр хойштон захиж үлдээдэг нь заншил юм болохоор Монголын бүх ураг удмын тэргүүнүүд бүгд л миний аав шиг яг ийм сургаал үр хойштон захиж үлдээж залгамж халаагаан бэлддэг нь дамжиггүй.
Тэгэхээр нэг толгойтой мянган сүлтэй могоо байж тулсан аюулаас төвөггүй зайлах шийдвэрийг хамаг Монголын ураг удмын тэргүүнүүд яг одоо энэ цагт гаргах нь дамжиггүй. Яагаад гэвэл мөххүү сэххүү гэдгийг шийдэх хамгийн эгзэгтэй үед өнөөгийн та бид амьдарч байна. Ийм тохиолдолд энэ цагт Монгол улсыг тулсан аюулаас аврах нэг тэргүүн, Монголын ард түмний итгэл найдвар хүлээсэн итгэмжит тэрхүүн хэн бэ? Өнгөрөх зууны ерөнхийлөгчийн сонгуулиар ар өвөр хамаг Монголын итгэл найдварыг өвөрлөн Монголын ард түмний хөөрөн хөгжсөн ёр улсын их баяр цэнгэлийн дор Монгол улсын ерөнхийлөгчийн тамгыг гардан авсан Халтмаагийн Баттулга гэдэг хүнд хамгийн их магадлал байна гэдэг үүднээс олон 10 ангид цоврал нэвтрүүлэг үлдгэснээр хамаг Монголын ураг удмууд хурамжуулсан чуулганы үеэр танилцуулах бодолтой байна. Эрхэм гишүүдээ эрс шинжилэлд бэлтгэхдээ тогтолцоогоо бид өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй юм байна. Зүрэл байс бидний хамтран босгосон өрх гэрээ маань суур тулгуур баганд алдаа гарч нурах эрсдэл үүсчихэд байгаад бид нурааж шинээр суур зутах бадвах тулгуур хийхээ оронд ганц нэг нэмэлт бэхэлгээ хийх эрсдэл арилсан мэт сэтгэл төрүүлэх гэж өнгөцхөн засвар бодог дүрхтүүдийн байдлаар өнөө хүртэл аргалж ирлээ. Одоо аргалж хуурч хүчрэхгүй хэмжээнд хямрал маань тулж иржээ. Өрх гэр маань аль хэдийн хазааж эхэлсэн байна. Тогтолцооны эр шинжилт намынхан болоо бүлэглэлийн явцсан эрх ашигын үүднээс хандваас үндэсний эрх ашигаас урвсантай дүүц хэмжээний гэмт хэрэг нүгэл болох болно. За ингээд тогтолцооны реформыг зоригтойгоор эхлүүлэх нэгдмэл хүч гарч ирсэн тохиолдолд Монгол улсын ерөнхийлөгч түүнийг үндсэн хуулиар олгогдсон өөрийн албан үүргийнхээ дагуу бүх талаар дэмжиж ажиллахын улсын их хурлын танхимд илэрхийлж ингээд Монгол оронд Монгол улсын ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр эрс шинжилэл явагдах бүх тохироо нөхцөл бүрдлээ. Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж. Их хэргийг эхлүүлэхэд энэ өдөр ээлтэй хэмээн сонгож хөдөлсөн өдөр минь намрын адаг сарын улаан тэргэл өдөр байлаа. Улаан тэргэл өдрийн морин цагт Улаанбаатар хотоос хөдөлсөн бидний хэсэг нөхөд наран жаргахын хэрэг Хэнтэй аймгийн Өмнө Дэлгэр сумын нутагт хүрч Монгол төрийн их шүтэн их хайрхандан сүүн цацал өргөснөөр их үйлэн эхлүүлв. Та бид нарыг тэндээс товлохдоо ч гэсэн бид нар наашаа гарахтаа ч гэсэн энэ дүр төртөө дөрөнгөө нуурж унж байна. Бид нар шинэ төрийн шав тавихаар гарч яана гэдэг сэтгэлийн хөөрлөөр гарсан шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр шинэ төрийн шав маань ингэж тавигдах нь шүү дээ. Энд бид нар тийм сэтгэлийн одоо энэ дээр тэр дараагийн их хурд гэж тэнд заасан болохгүй. Энэ дээр бүх ард түмний цуглуулахлаарсан зэрэг энд байгаль эзэн ингээд ариусгаад өгөн дээрээс тэнгэр уул хангаан ингээд ариусгаад цэвэрлээд өгөн өөрөөр хэлбэл энд бол тэр огшихгүй бадрахгүй тийм хүн байхгүй Монгол хүн бол тэ. Тэгэхээр эндээс шав тавигдана гэсэн үг байна шүү. Тэгээд тийм бадрангуй олсон үсчид ийм сайхан юм насаар бид нар яагаад цогтөж тэр хогийн савнд очсон юм бол даа гэж сонголтоо ийшээ хийчлээ. Сонголт энэ дээр нэгэн тавигдсан тохиолдолд нөгөө нэг дээд ёс зүйн салах. Өөрөөр хэлбэл би чиний хоолыг болоод идэхийн тулд энд нэг юм хууль зохиоч. Энэ хуулийг яхахын тулд нөгөө ингээд би энэ идэх шулхал юмар ингээд ажиллаад байдаг энэ хуулийн зохион байгуулалт чинь тэнд нурцсан нараа бүр хүмүүсийн тэр хүмүүсийн сэтгэлээс харчигдаад ийм сайхан байгальдаа яаж бүр бадрангуй яах вэ гэдэг тэр дээд ёс сургаал шилжих юм биш үү? Энэ маань өөрөө тэр нөгөө төрийн шав тавигдах юм маань хийгдэж байгаа юм биш үү? Ийм л юм байна л та. Бид нар ч юм бол одоо боолын шитгэхүү, шижин шитгэхүүрүүд очно гэсэн үг. Сэтгэхүү тий. Эндээс гарч бол би өгчин гэдэг тийм ядамг сэтгэлгээнээсээ салаад тэр чинь боолын шитгэхүү л дээ. Тэгээд эзэн байх гэсэн хуучин монголчуудын хэдэн 10,000 жил үргэлжилсэн хувь заяантай эзэн байдаг, газар нутагтай эзэн байдаг, өөртөө эзэн байдаг, үр хүүхэдтэй эзэн байдаг. Тэр ёс майл одоо тэр сэтгүүн маань монголчуудад сууна гэсэн үг. Эндээс тэр анхны бадрангуй очиж авах юм байна те. Сайн байна уу. Өнөөдөр улс тунгаасны маань баярын өдөр өвгдүүд бид онон хатан гэхээ одоо ирэг дээр энэ байгаль эхлэлийг онгоноор нь байлгахын төлөөнөө
төлөөнөө одоо суглаад ярьж байна. Энэ сайхан ариун дахин усаа хараад энэ сууж байгаа маань учиртай юм аа. Хүн бүхэн бид онон мөрнийхөө төлөө, их нутгийнхаа төлөө, газар шорооныхоо төлөө гэсэн ийм ариун дахин галтай цогтой сайхан сэтгэл санаагаар монголчуудад өөдөрлж дэгжиж явдаг ийм заяа төвнтэй хамтлан. Ийм учраас энд бид цугласан энэ хэд өвгдүүд бид нийт ард түмэндээ юу гэж одоо уриалах вэ гэдэг зэрэг Монголынхаа газар шороог эрүүл саруул онон мөрнөө эрүүл саран сайн сайхан тунгалгаар нь авч үлдэхин төлдөө одоо хамтраа нэгдъя бид нар онон мөрнийхнээр оролдвол бид нар хөдөлгөтөө дэлхийд оргоод дууссан шүү. Дэлхийг эзэлж авсан. Ямар хотлоо ярьж байгаа юм шүү дээ. Тэгээ үнний дээд үнэн юу вэ гэвэл тэр л байхгүй юу. Монголчууд хөдөлгөөн дээр хөдлөхөд хөрс чичирж хүмүүн дагшдаг. Ононгоо хайрлаад хөдөлсөн бэндэрчүүд бас л тэр хүмүүсийг чичрүүлж энэ хөрстийг дагжуулна гэдэг нь бол тодорхой юм байна. Тэгээ энэ бол яхаар байхгүй Тэнгэрийн хүслээр Тэнгэрийн цагаар л явагдаж байгаа үйл. Түүнтэй бид нар энэ ч ингээд үйлийг ингээд хийгээд явж яхад тэнд хэний ч оролцоогүйгээр засаг төр дотроос өөрийнхөө эдээ бэрийг шахаад өчигдөр шөнө хуралдсан Монгол Ардын намын баг хурлаас улсын хурлын дарга Бэгэн биех болдод ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргажээ. Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага болох улсын их хурал нь удирдлагын халах солих асуудлаа хууль эрх зүйн зохицуулалтаар зохицуулах аргагүй хурж эцэст нь ёс зүйн хууль гэгч бичигдээгүй хуулинд найдах төрлөө. Улсын хурлын дарга энэ хууль та хуулиас гадна бичигдээгүй ёс зүйн хууль гэж байдгийг мэдээж баримтлах хэрэгтэй гэдэг үг хэлсэн байна. За ингээд баг хурлын өчигдөр шөнө дөл хүртэл хуралцсан улсын хурлын даргыг өөрийн хүсэл дээр огцор хөргөлөө өгөх нь зүйтэй гэсэн Монгол Ардын намын дарга Хүрс өвхийн гаргасан саналын дагуу тогтоол гаргасан байна. За энэ тогтоолыг баг хурлын гишүүдэд дийлэх холох буюу 90% дэмжижээ гэсэн. Хууль тогтоох дэд байгууллага нь удирдлагадан ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан энэ үед хэн ямар ёс зүйн хариуцлага хүлээх вэ? Өөрөөр хэлбэл ёс зүйн хариуцлагыг хэнтэй тооцох вэ? Ёс суртахуунаа эрхэмлэе. Монголын гандан тэгшлийн эдийн тэргүү их хам энэ хүн ёс суртахуунаа дээдлэе гэж төр төмнийг өмнө бишрүүлэн хураахтан ямар ёс зүйн намснаас шүтэн бишрэгчт нь Монгол даяар шившиглэгдэж дэлхийд даахааргүй нүглэн дэлгэгдэв. Үүнд бурхан буддагийн номлол буруутай юу? Эсвэл бурхан багшийг төлөөлөн ном альдах номлогчд буруутай юу? Энэ асуудлыг нийгэм төндөж ёс зүйн номлогчдоос ёс зүйн хариуцлага асуух нь ёс бусын гэмт хэрэггүй. Яагаад би гэмт хэрэгтэн болов? Тэгэл төрийн тэргүүн нь хүртэл улсын хурл өөрөө тараач гэдэг зөвшөлтсөл оруулж ирээл. Улсын хурлын гишүүн нь хүртэл чуулганыхаа танхим дээрээс улсын хурл одоо тарцгаая гэдэг зүйлийг ард иргэдэн гадаа нь одоо тараач. Их хурл тарсан улсын хурл тарах юм бол тэгэл засгийн газар хүчээр хуулиар штэ. Их хурл тарсан тохиолдолд засаг татан богдно штэ. Хуулинд юу гэж байна гэхээр зэрэг их хурл тарсан тохиолдолд хугацаанаас өмнө их хурл тарсан тохиолдолд их хурлын бүрэн эрхийг Монгол улсын ерөнхийлөгч хэрэгжүүлнэ гэсэн ийм л одоо ганц зүйл залтал байд юм л шүү дээ. Тэгэхээр бид нар бол ийм нөхцөл байдал дангуудаагаар орж ирж байна л та. Хамаг Монголын итгэл сэтгэлийн хүчээр гарамгай хяналт байгуулж хаан төрийн хас буу тамгыг гартаан атгсан ерөнхийлөгч маань өнөөдөр хаан хүний зангаар гар хөдөлж хагаралцсан улс орноо нэгтгэн зангидаж яагаад болохгүй гэж. Зориг байхад болохгүй юм боломжгүй зүйл гэж үгүй гэдэг. Ерөнхийлөгчийн зориглоогүйг уухан залуус зориглон хөдөлж би Чингис хаан байна гэсээр Монголын эрен үерснийг зарлаад өндийсэн нь эрттэй залуу халуунаас ийм л сайхан гэдэг баяр багтлыг төрүүлж цээжинд омгшил удраа. Би Чингис хаан байна. Монголын эрен үе эхэллээ. Төр засаг нь хөдлөхгүй бол бид одоо ташууртайгаар хөдлөе одоо өшөө яах вэ? Ташуураа бариад ирэхийг бодоход их л ууралж дээ. Ташуураа нэг бариад хөдөлсөн цагт монголчууд тэр талын Монгол дээр ташуураа бариад босоход яадгийг дэлхий өөрөө баг мэднэ дээ. Мэднэ. За тэгвэл дэлхийг өөрчлөх эхлэл 2019 оноос л эхлэхэнтэй. Нэгэнт Монгол хүн ташуураа бариад ирсэн байх юм бол тэр газар зогсдгол жамтай. Ташуур барьсан Монгол иргэнд
юу ч зогсоох шийдвэр чинь өөр аяндаа бүрдэж бий болно. За тэгвэл ичид бий болж байгаа юм байна. Энэ өдрөөс эхэлж. Монголын тэнгэр үзэлтний нэгдсэн холбоо. Мөнх төрлийн хүчнээр улс орноо өдөн хандаж Монголынхаар нэг хамтдаа төлөвлөгөө бүгдээрээ бэлэн байна уу та бүхэн? Үгүй. Орцгоо. Нөгөөд минь монголчууд минь бурхан тэнгэр лүгэ эргэн орцгоё. Их Чингис хааны сүнс тэнгэрийн зайрын нарын сүнс та нар дотор бидний дотор ороод ирсэн байж байгаа даа. Дугаар зуунд Бурхан халдуун дээр Эзэн хаан монголчуудын мандан бадрах дэвшин дээрлэх үүд хаалгыг нээсэн бол 21-р зуунд монгол залуучууд дэлхийн бүх хаалгыг онгойлгоод өглөө. Одоо биднэрт тэр 13-р зуунд байсан өөрийнхөө тэр Чингисийн төрийг Монголд байгуулах залуучууд нь өөртөө бэлэн байж. Одоо энэ чинь байгуулж байгаа цаг байхгүй юу? Байгуулж байгаа цаг. Юу байгуулах уу гэж байгаа юм биш. Энэ бол 1344 онд их хурлтай хуралдаж байсан газар. Тулай хааны одоо хуралдай хийж байсан энэ төвхт газар байхгүй юу? Хүн төрөлхтний түүхэнд шин төр тулсыг цогцоох түүхэн шаардлага гарсны дагуу өмнөх төрөлдөн өрөөл өргөж барилга жигдэлсэн сүнсний удирдлагаар төр хуралдай хэмээх түүхэн цогцлбор газарт ийм нэгэн хуралдай энэ цагт болсон. Олон үеийн сайхан хувилгаадын буюу бас ивэж олон сайхан баатрис эрдэнэ нутгийн тав хүнийг үс дандаа дэлгэрч байг. Замлааруугаас эхэлчихэд хөө. Дэлхийн хүн төрөлхтнийг түгшэн айлгах мөнхийн амилсан чөтгөр урааны хорхонолыг хэрхэн зайлуулах асуудлыг энд хөндөн хэлэлцэж жинхэнэ Монгол төрийн зүтгэлтнүүд сүнсний үргийнхээ дагуу их дэлхийгэн аврах үйлэн инхүү эхлүүлсэн юм. За, хорвоо амгалан байж хотлоороо жаргалтай байхын төлөө бидний үйлс аривжин дэлгэх болтугай. Хөгтөлт монголчууд биднийг хөгтөнгөр минь эвэх болтугай. Монголчууд орчлонгийн хамаг амьтныг амгаланд удирдах хөгжлийн замыг сонгон сурч боловсрсноор өөрийн сүнсийг дээд төрөлд удирдан дэвшүүлж мөн дараа төрөлдөө хийх үйлэн энэ насандаа төлөвлөдөг. Зөвхөн нэгэн насны амьдралаас хэдийдсэн агуу хэргийг зохицуулагч агуу үндэстэн байжээ. Үндэсний үзэл санаа гэдэг маань ирээдүрөө чиглэсэн тэр ард түмнийг одоо
эвлэлдэн нэгдэх тэр агуу хүчийг агуулсан тийм нэг онцлог байгаа даа. Үндэсний үзэл гэдэг зүйлд. За ерөөсө төрийг бүтээх гэдэг маань өөрөө тийм зүйл юм бэл. Ирээдүйн рүү чигээс Израилийн ерөнхийлөгч нэг ийм үг хэлсэн байт юм байл. Ер нь бол одоо юу гэдгийг сургууль бол бидний зөвхөн алдаан хэлцээд. Яг л одоо ихтэй дунд сургуулиуд бол ерөөсө болж өнгөрсөн тэр зүйлийг л хэрэн дээд боловсрол гэдэг зүйл чинь одоо юу байх ёстой юм гэдэг зүйл. За. Тэгэхээр чин зэрэг одоо эднэр чинь яхаарахгүй мөхөлд аваад ирдгийн учир тодорхой байгаа юм тест. За. Ирээдүйн судалж мэдэхгүй, ирээдүйн судал түүч байхгүй, өөрөөр хэлбэл жинхэнэ төр байхгүй. Төр юу вэ гэхээр зэрэг бид нар ирээдүйн ийм аюултай байна. Энэ аюулаас ингэж сэрэмжилнэ. Тэрний дараа ингэнэ. Өөрөөр хэлбэл нөгөө ухтаж мэдээд тосож бэлдээд тест магаад хараад тест. Тэгэхээр зэрэг биднэрт тэр 13 дугаар зуун жинхэнэ төр байсан юм бол тэнд ирээдүйн рүү ард түмэн чиглүүлсэн юм байна. Тэр нь юу ээж вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй болж байгаа байхгүй. Бурхад ирээдүйн судлал төвлөрч төрийг төвшдөгдөг бол бусдууд өнгөрсний алдаанаас суралцаж сүрлэн бүтээдэг. Мөнх тэнгэртэн монголчууд бурхтны үйл эрхэлж хүн төрлөختний ирээдүйг төвшдгөх хүчрхэг төрийг өнгөрсөнд бүтээжээ. Тиймээс Монголын төр бол ширээ дамнан шидэгдэх алдан бичгэнд бус эрен дамнан өртөөлөх аман домогт орших ажээ. Одоо бид нар дундаас манлайлалаа гаргахад за залуучуудын манлайлал тулгай хангалттай. Үргэн гүйцэтгэл хийгээ явж байна. За ээжүүд эмэгтэйчүүдийн манлайллыг тэргүй хатагтай эмэгтэй гэдээ харж байна. За энэ хүн бол үнэхээр зүтгэж чимээгүй зүтгэж одоо бол цаг нь боллоо. Одоо дуурхаас аргагүй гэдээ гарч ирж байна. Монгол улсын тэргуун хатагтай цэндийн нэгтэй арт түмнийхөө төлөө төрийн бодлого цогцтой тий системтэй цогц бодлого яагаад хэрэгжүүлж чадаагүй юм бэ? Тэгээд чадаагүй хүмүүс өнөөдөр одоо жинхэнэ сайхан нийгмийг бид одоо ингэж өөрчлөн тэгнэ гэд дахиад яриа сууж байгаа энэ хүмүүс. Би бол яриаггүй 30 жил дугай дэмжиж явсан хүмүүсийн тэр олон мянган чимээгүй байж чадсан хүмүүсийн л нэг. Монгол төрийн зурхай алдаагүй онжээ. Ховтой хүн үзэх хулган жилдээ болох ёстой юм бүхэн ёсороо боллоо. Уламжлалт төрийн тогтолцоо бол шинжлэх ухааны үндэсний үндэс мөн. Монгол улсад ард түмний хурлыг хуралдуулах үйл ажиллагааг нэгэн зэрэг зохион байгуулж явуулахыг даяар олноо зарлан тунхаглаж байна. Монголын ард түмэн бид улсын их хурлыг тарааж төрөө цэвэрлэн төрийн бодлого тогтолцоогоо хэлэлцэн шийдвэрлэж цаашдын зам мөрөө зөв тодорхойлон гаргах ёстой. Мөн хөх тэнгэрийн зарлагаар дээдсийнхээ захиасаар Монгол улсын төрийн тэргүүний үүргийг цагийн цөвөнд хүлээсэн энэ хүнд аз жаргалтай амьдрал түргэх онол нь бий. Түүний гэргий Монгол улсын тэргүүн хатагтай ивэлдор Монгол төрийн язгуурнаас дахин сэргэж Монгол түмнийхэн хүртэл болон 10 жил хөгжсөн ариун замнал бий. Мөнгөнд их орон ард түмэн гэж байдаггүй. Эрхэн хүндэт наадамчдаа Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 9 хөлт их цагаан түгэнд хүндэтгэл үзүүлж байна. Одоо Монголын ард түмний толгойн эргээ гарсан. Энэ цагаас хойш аз жаргал төрөх гэж ажил хайхаан болсон. Монголын нутаг дэвсгэр хар ажлын талбар болж хүнд хүчээр механизмд хөнөөгдөх бус. Аз жаргалын диваачин болж тэнгэрт ивэгдсэн. Аз жаргалд найдвартай өргөх онолын эрэл түрүүчээсээ мордсон. Олсон нэгэн түмэндээ түгээж эхэлсэн. Онцлог нь манай төрийн тэргүүнд аз жаргалын тэр онол нь бий. Таныг өөрчлөх өвгдийн өв. Алтан дээд
үнэнний аял. Хүний өөрөөр нь бадрааж авч явсан тэр байхгүй юу? Тухайн хүнийг өөрөөр нь бадраагаад буцаагаад хувиргаад яг тэр үзэл санааныхаа мөн чанар болгож авах. Тэр нэгэн ондыг л төрөөр бадраах удаатай алтан дээр юм байна. Зарим зүйлийг яалтчгүй байгаль дээр очиж мэдэрч байгаа. Байгаль дээр очихгүйгээр өдөөс мэдэрхгүй. Одоо бидний ингээд сууж байгаа ар гэж байгаа ихнэр хүүхдүүд ч юм уу аав ээж нар. Яг эн чинь юу болсныг эзэж мянга тайлбарлаад ч мэдэрхгүй шүү дээ. Та нар өстөө өөртөө дотоод төрийг бүтээж байгаа гэсэн. Өнөөдөр та нарын төр үүсч эхэлж байгаа үе байхгүй юу? Төрөнд нь та нар төрөөч мэдэхгүй явсан байхгүй юу? Тэ? Мөн нөө тэр. Чи өөрөө өөртөө эзэн бодоод одоо та нар сая өнөөдөр манайд ирээд тэр өтөг бууцыг ямар гоо сэтгэлээсээ хийв. Энд чинь та нар төрөө эзэмдсэн хүмүүсийг хийдэг ажил байхгүй юу? Хэрвээ тэгээгүй байсан цаг та нар юм уу цавтан тест хуцваас яшгил энэ инхэн хоёр юу яалах гэд биднийг ацарсан тест бид нэр ясмахаар минь ингэж худлаа зарах гэж ацарчээ. Энэ төртөө хүний үг мөн үү? Биш аахгүй юу да. Тэ? Тэгэхээр та нар төр үүсцэн байна гэсэн үг байна. Энэ мэтэр уудан Монгол орны өнцөг болон бүрт Монгол ээжүүд хатдын үргэн гүйцэтгэн Монгол төрийн язгуур онолыг түгээн дэлгэрүүлж ирээдүйн их хаадыг боловсруулан бэлтгэж буй билээ. Монгол ээжийн хатан ухаанаар бэлтгэгдсэн Монгол эрс зөвхөн зөв сайн үеийн төлөө эрслэн босгохтон хууль салхи шиг эрчлэн хөдөлж хүн төрлөختнийг төвшөтгөж ирсэн юм. Тиймээс Монголыг Тэнгэрийн ташуур хэмээдэг. Дэлхийг нүүгэлтэн нөмөрсөн их нүглийг зөвхөн монголчууд л Тэнгэрийн аянга мэд агшин зуурт нэрхэн арчин цэвэрлэдгийг дэлхийн хүн зон улс орнуудын удирдагчид хүлээн зөвшөөрдөг. Энэ удаадач Монголын уран зөгнөл шиг байлдан дагуулыг дэлхийн хүн зон хүсэн хүлээж буйн бодит үнэ. Хөх Тэнгэрийн үрс бидэнд хөх толбон байд юм шүү. Хөх нөрөө Тэнгэрийн үсэг дээрээс Тэнгэр нь хард юм шүү. Мөнх Тэнгэрийн зарилгаар Монголын цаг ирсэн шүү. Мартсан малуудад сануулахад чигтэй Монгол амьд Энэ бол 2020 оны 10 дугаар сарын 14-ний үдэш болсон үйл явдал. Хаана Монгол ах вэ? Малчин оршин тогтнол байна. Зөвхөн тэнд л хөх Монголын төр төсний онол эргэн амилж сэргэн мандах ажээ. Тиймээс Монголын ард түмний итгэл найдварыг өвөрлсөн залуус ард түмнийхэн хүлээлгсэн тэрл халуун итгэлийг алдахгүй тулд хичээхтэй. Өөрийн арвтыг үүсгэн малчны хотонд ирж 10 хоногийн турш Монголын төр төсний язгуур амлалт суралцаад буцахын өмнө үйлдсэн ёстой. Хүнлэг энэрэнгүй төр засаг гэж юу байдаг? Түүнийг яаж байгуулдгийг онлоор нь заалган ахуйд нэзэмшээд өвгдийн тэрэл агуу онол ариун замналаар уруудсан улс орноо төвшөдгөн засахаар сүүн цацал өргөн тэнгэр төслөө мэдүүлж мөнх тэнгэрийн тааллыг газарт хурайлан буулгаж тэнгэр газрын савслагад тулгад галаан үүсгэн тулган дүрлзэх галаасан сэтгэлийн галаан үүсгэн үүслийн чандам ухаалаг дөрийг малчны хотоос үүсгээд мордсон энэ цагаас хойш 99 хоногийн дараа иргэншлийн цэвдэгчлийг сөрсөн Монголын залуу үе хүрэлсхийн засгийн газрыг огцруулсан. Оронд нь мэдээж хүнлэг энэрэнгүй засаг төрийг хүссэн. Гэвч харамсалтай нь байдал өмнөхөөсөө дээрдсэнгүй дордсоор. Ерөнхий сайд хүрэлцэх ёс зүйн төрийн шин соёл үүгээр үүсэх хэмээгээд огцорсон боловч ёс зүйд хүнлэг энэрэнгүй төр засаг гэж юу байдгийг огтоос мэдэхгүй 100 жилийг туулсан ард түмэн байдлыг өөрчилж чадсангүй. Бүх юм хуучнаараа байх байдгаараа. Хүнлэг энэрэнгүй үлгэрлэлийг үзүүлж ард олноо гаслан зовлонгоос аврах ёстой лам багш нар нь нөхөн олгорын 12 тэрбум төгрөг дээр багшралдан шаагалдаж хомголцохын үлгэрлэлийг үзүүлнэ. Бурхан шашин нөхөн олгор олох одоо хуулийн төсөл өргөн барьж байгаа юм байна. Энийг одоо манай Аранга аймгийн
бурхан шашинтан лам хувраг бид бүгд одоо дэмжиж байгаамаа. Ном заах том багш нар ховор энтгийг улс руу явж ном үзэлцгаалж байна. Хөрөнгө мөнгө маш их дутмаг байна. Монголын төрөөс 12 тэрбум төгрөг салгаж авах гээд хөдөө хотгүй шаагалдах хүрээ хийдийн лам нараа. Та нар үнэхээр л тэгж бурхны шашнаа хөгжүүлэх гээд чин сэтгэлээсээ хүсээд тэмүүлээд байгаа бол авах эдхийн дон шүглс над буртаг сэтгэлээ л ариусгах. Та нарын над буртаг сэтгэлээс болж мөнх тэнгэртэн монголчууд энэ хүртэл дороотлоо. Үүнээс цааш хэдий болтол дороотох ёстой юм бэ? Он гарсаар хэдэн хүүхдийн ам галт хайлав. Хэдэн хүний ам зүй бусаар энтв. Монголын залуу үеийн бүх гомдлыг тэгээд нэгэн цэл залуу ам тэнгэрт халлаа. Тэр бүх хилэнц нүгэл та нар дээр буух тул мөнх тэнгэрийн гэсгэл буухаас өмнө амжиж мөнх тэнгэртэн монголчуудын өмнө сөгдөж нүглээ намжил. Монголын ард түмчин зовлонгонд авахгүй дийлгүй болчихсон. Та нар зовлонгонд намжуурнгээд өнөөдрийн хүртэл итгэдэг хүлээсэн. Өнөөдөр зовлон олон хэсэд хахад одоо бид нар яг хоо ирэх цаг ингээ бүгдийг гаргахыг чи харъя. Яг ингээ бүгдийг гаргахыг чи харъя. Ингээ бүгдийг гаргахгүй цогёрломаа. Цогёрломаа. Ямжуулаа мань ингэсэн дөө. Чингисийн төрөө мандуулъя гэд авралын сүмдэн зориод очисон ээжүүдийг цэрэг цагдаагийн хүчээр нухчин дарсан гандангийн лам нар чойж амцын төрийг мандуулахаар энэ зун дараах ёслолыг үйлдсэн байна. 8 сарын 12-ны өдөр бол тэргүүн хамламдаа бат оршил өргөх үйл ажиллагаа энэ Батцаагаан дугуйд болно. Чойжимц хамбламд монголчууд даншиг мандал өргөж түүнийг бурханчлан тагснаар сэргэн мандах уу? Аль эсвэл дахиж сэхэргүй болтлон сүрэх үү? Энэ асуултанд бид таны өмнөөс хариулахгүй. Харин энэ зам бидэнд тохиолдсон явдлыг танд сонирдуулан хүргэх болно. Бидний дэмжээд өгөөч лам 3 эрдэнэ минь ээ. Бид нар бол үнэхээр та нарыгаа бурхан л гэж үзэж байгаа. Хүн аргаа барсан үедээ бурхандаа санд өөр яах юм? Монгол Улсын үндэсний аюулгүй байдал санал хийж байна. Тэгэхээр авсан мөчгөө бол манай халбаа ёсоор юуны хамт хэрэгэн дамжуулаад байна шүү дээ. Харин бид 5 сар одоо бичиг хэрэг мэрэг тэрийг хэлэхгүй. Нэг хоногт хэдэн хүн хохирж байна. Энэ хоногоор өдрөөр цагаар тоологдож байна. За одоо болно. За одоо болно. Бичиг хэргийн албанаас хариугаа аваарай гэд биднийг өрөөндөө орхин гарсан тэрээр цаг тутамд цагдаа явуулж мөн лам хар, эрэм, төрөл бүрийн хүмүүс ээлж дараалан орж гарч биднийг хөөж тууж байлаа. Харин бид хэн нэгэн хуулийн зөвлөх болон бичиг хэргийн албанаас ямар нэг бичиг цаас авах гэж биш. Улсаан яаралтай аврахаар ард түмний хурлыг авралын энэ сүмдэн цагаалталгүй зохион байгуулъя гэдэг хүсэлтэн албан бичигтээ маш тодорхой дурдсан болохоор ер нь улсаан аврах ард түмний хурлыг эндээсээ шууд эхлүүлье гэд ард түмний урьд болж байлаа. Бидний энэ үйл ажиллагааг тэд тасдан зогсоохын тулд юун түрүүн тог цахилгаанаа тасалж лайв хийх боломжийг хязгаарласан юм. Эцэст нь гандангийн даалан Бямж уламтан өөрөө гаднаас уцаар ирж Батцаагаан дугуйд ирээд ярилцахыг урьснаар бид уугөрөв орхин гарсан юм. Харин бидний гараад очиход гандангийн хуулийн зөвлөх хэмээх энэ залуу энэ цагдаагийн хамт өгцсөн болно. Монгол улс Монгол хүний бид. Тэгээд над нар надад асуултаа ирэх юм уу? Чи тэгээд чи зүгээр миний багшийн хариулт. Чи миний багшийн нэрийг бити хутаагаад байна. Чи миний багшийн нэрийг хутааж байгаа байхгүй юу? Үнээр гомдлоо хийж ойлгохгүй. Чи хондод яа бид Энэрэнгүй тойл борход залран буй хэмээн. Энгийн олон сүстэн нэрдэг ганданд ээжүүд ч мөн аврал эрен ирээд эцэст нь буута цагдаагаар хамгаалагдсан буг чөтгөрүүдийг дарах дараагийн тулаандаа инхүү мордсон юм. Энэ буг чөтгөрүүдээ салган заа. Цэвэрлэн цагаан туум уу? Чингисийн төрийг мандуулах номын хормыг дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулах хэрэгтэй байна гэд албан бичиг төлөвлөд очсон ээжүүдийн гандангийн лам нар уухайлан дэмжиж 10 дугаар богдоон зарлан Чингисийн төрөө мандуулъя гэд хамтраад ажиллахын оронд энэ мэтэр хүчирхийлэл, хуурам эхлэлтийг удаа дараа хийж төр түмний дунд яс хаян алалцуулсан юм. Энэ бүхний үр дүнд хараал зүхэл, орлон хашгирaan тэнгэрт хадаж мөн гардан тулаанд орсон хоёр талын аль аль нь махан биедэн бэртэл гэмтэл авч харигслал хүчирхийллийг биеэр туулсан юм. Ингээд эцэст нь үрсэн аврахаар авралын сүмдэн зориод очсон ээжүүд ажлаа хийж байсан гэмгүй олон хүнийг зодож танхаарсан хэрэгээр нийгэмд мэдээлэгдэж цагдаад дуудагдсан юм.
Хэрвээ энэ улсад эр хүн байдаг бол ийм их хүчирхийлэл, худал хуурмагтай тулгарч хүчин мөхөссөн эх хүрсэн хамгаалаад өндийх хэрэгтэй байна. Вакциныг эсэргүүцэж байгаа ээжүүдийн нэгдэл хэмээх нэг одоо хэсэг бүлэг хүмүүс гандан төвчлээд удаа дараа дайрч харуулууд руу биед нь хаалтах, гэмтэх, бүр хамрыг нь хугалах зэрэг асуудлуудыг гаргаж байгаа юм байна. Энэ үйлдэлийг гаргаж байгаа шалтгаан нь юу гэхээр гандан тэгчлийн хийдийнхэн тэр хүмүүстэй нийлээд төрийн эсрэг бослог гаргах ёстой гэж уриалж үзэж байгаа юм байна. Хүлцэнгүй номоогоос он болж Монголын сүрүүлсэн хэрэгээр тэнгэрт гисгээгдэхгүй тулд хожмын үрстэй зүхэгдэн түүхэнд хараар бичигдэн үлдэхгүй тулд Бурхан хэмээн хүний ертөнцид тахигдах хэн гонч байсан шалгаж номонд нь оруулах хүчтэй бөгөөд зоригтой бай. Тэгээ тэрний өөдөөс нь дуурах ганхи хүн байдгүй. Энэ хотгот үзгээд нэг ч асуудаггүй. Тэн дотор байгаа ландруудын тэгээ дарамтлаад бүгдийг энэ тэнд хүчний байгууллагуудаар дарамтлуулаад нам болгодог. Ганц чойчмцаас 3 саяулаан айн бэмбэгнэж хятадын харгас дэглэмд Монгол орн нухлагдана гэвэл Чингис хаанаар аваглагдсан бидний Монгол хүний норчлонд байхын хэрэг юу байна? Бидний Монгол хүний норчлонд байхын утга учир нь гажуудсан шашныг засч шашнаан буруу номлогчдыг шалгаж номонд нь оруулахад оршмоо. Хүмүүн заяаг тэнгэрлэгт дэвшүүлж хамаг амтныг амар амгаланд цэнгүүлэхэд оршмоо. За тэгээ монголчууд зовж тэмцэхгүй жаргаж тэмцнэ гэдгийг энэ удаагийн тэмцэл дээр монгол хүмүүндээ харуулж байна. Газыг минь бохохыг би Шашны өргөийг шалгадаг хүчин энэ ертөнцид ганц л байдаг юм. Тэр бол мөнх тэнгэртэн Монгол. Тиймээс та нар суусан хийд орноосоо сугаран гарч сунаж мөргөөд Чингисийн талбайг чиглэл. Энд хурамжуулсан мөнх тэнгэртэн монголчуудад сөгдөж мөргөөд гэмшиж нүглээ намынчил. Бурхан багшийн шавь байтлан бурангуй засгийн харгас хуулийг сахиж мөрдснөөс чинь болоод Монгол орон энэ хүртэл дороодсон учрыг мэдүүлж буруу намаар сүсэгдэн олмон өдөрдөж агуу Монголыг энэ хүртэл дороодуулсан нүглэн энэ насандаа намжлаад одох боломжийг үүгээр олгож байна. Тэрхэн Аз холмон гэрлэг. Холын зорилгогүй бол ойрын зовлон унтахгүй гэж. Их эзэн Чингис хааныхаа тэр үгийг мөрдлөг болгоё. Энэ чинь асар том хууль байхгүй да. Асар том хууль байхгүй да. Тэгэхээр холын зорилго маань юу юм? Монголоо одоо бүрэн бүтэн өөрчлөөд сайн нэг мөр гараанаас эхлээд холын зорилго нь Монголоо мандан бадруулцгаая л гэдэг л Монголоо мандуулъя л гэдэг л энэ дээр л нэгдээ л да. Гурван бартай 3 өдөр, 2 бартай 2 морь өдөр. Түүхийн бүрдийг эргүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн түүхэн 5 өдрийн тухай товч таныг хүргэе. (2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хар бар жилийн хар бар сарын цагаан бар өдөр. Энэ өдөр Хятадыг аялдан дагалдагч оюун эрдэнэ албан тушаалаасаа огцрох шалтгаанаа бүрдүүлв. (2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хар бар жилийн хар бар сарын хөх морь өдөр. Энэ өдөр оюун эрднийг огцруулах Тэнгэрийн зарлиг буув. 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хар бар жилийн хар бар сарын хар бар өдөр. Энэ өдөр Хятадын харгас хүчин Монголд түрэмгийлэн ажиллаж эхэлснээр маш их төгшүүртэйгээр зарлан дуулгав.
2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр. Хар бар жилийн хар бар сарын улаан морь өдөр. Энэ өдөр Хятадын хөгжлийн галт тэрэг нэртэй харгас хүчнийг Монгол ээжүүд эсэргүүцсэн босов. Би Монголын хөгжлийн галт тэрэндээ сууя гэдэг энэ шинжилгээний холбоотой одоо ингээд орё гэдэг зүйлээс олон яриад байна. Тийм учраас Монголоо аврах бүрэн боломж биднэрт байна. Тийм учраас монголчуудаа Монголын төрийн сүд төмөн олноо өршөөж их эзэн Чингис хааны маань чин шудрах төр дахин сэргэн мандах болтугай гэж давлгаалцгаая. Монгол өнөөдрөөс мандан батарч байна гэж та бүхэндээ хэлж байна. (2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр. Хар бар жилийн хар бар сарын хөх бар өдөр. Энэ өдөр Монголын ард түмний оюун санааг хордуулан Хятадын харгислал тушаагчдын мөн чанар илчлэгдэв. Соён гэгэрэл бол хүмүүсийг өөрийнхөө буруугаас болж номоо болсон тэр байдлаас татан гаргаж чадна. Иммануэль Кант. Өмнө зүгийн өмхий элэгтэнд долонгортон бөхөл зүгийн сул дорой байдлаас соён гэгэрлэр л аврагдах юм бэ. Харин монголчуудыг соён гэгэрүүлэгчид хэм бэ. Дажин болж хоорондоо хагаралдах шажин номынх нь мэдээж үгүй. Тэд бусдыг соён гэгэрүүлэх нь бүхэл өөрсдөө дэлхий даахааргүй болж хураагдсан нүгэл нэлчлэгдээд булайн дэлгэгдээд байна. Хамаг булаагаан дэлгсэн тэд Монголын ард түмний авралын шүтээнд залагдах нь бүхэл дэлхийгээс арчин зайлуулж дэлхийг нь цэвэрлж авмаар бузрууд болоод байна. Харин хэн тэднийг зайлуулж улсаан аврах вэ? Монголын аврал юу вэ? Монголыг аврагчид хэн бэ? Монголын төлөө бүхнээ зориулж хэдэн 10 жилээр тууштай тэмцээр ява халуун их орончтой. Зан олныхон төлөө чөмгөөн дундартал тархиан жилээж ява сод бэлгүүн ухаантнуудан Монголын ард түмэн хэр тойрон хүрээлсэн билээ. Монгол түмнийг авралаас нь холдуулж мөхөл уруу хөтлөгчд аргагүй үнэнд гүйцэгдлээ. Үннээр явбал үхэр тэргээр туулай гүйцэн хэмээх мэрэгэн ардын маань үг үнэн ажээ. Ер нь бол энэ бүх түүхэн үйл явц, бүх түүхэн мэдлэг, шинжлэх ухааны мэдлэг оронгороо ирж байгаа гэдгийг нэг ойлгох хэрэгтэй. Их эзэн Чингис хааны минь мандан мадарч байсан. Их Монгол улс мандан мадарч байсан. Энэ наран тусаж байна. Энэ наранд бидний эцэг дээс Тэнгэрийн дэшууран буулгаж Их Монгол улсаа үүслэн байгуулж байсан. Чин үнний бодит илэрхийлэл болсон халуун их орончдын мандах цаг. Эрлэхэг зоригтнуудын эрен үе, буян үлдэгч хэмээх энэ бар жилээр ирж буй ажээ. Тиймээс хар санаат Хятад долонгортох сул дорой байдлаа бурхан гэж тахигдсан буг чөтгөрүүдийн хамтаар дэлхийгээс үлдэн хөөж арчин зайлуулъя. Энэ барсчил 1206 оны барсчил их Монгол улсаа их эзэн Чингис хаан зарлан тунгуулж байсан шиг 2022 оны энэ усан барсчил их Монгол улс дахин сэргэн мандаж дэлхийг тохиноолохын үйлэн эхлүүлэх энэ он цагийг урьдчилж мэдээд тосож бэлдээд тэсэж даван туулаад өнөөдрийг үргэсэн байна гэдэг тэмдэглэл миний хөдөлж ирсэн тэмдэглэл тодхон байдгийм аа. Тэгэхээр зэрэг тэр тэмдэглэлээс харж байхад өнөөдрийн энэ 2022 оны 6 сарын 22-нд зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болох энэ өдөр болвол их Монгол улсын оюун санааны эв нэгдлийн төлөөх том үйл хэргийг дээд цагаан арал дээр хийгэрээ гэдэг даалгавар, Тэнгэрийн даалгаврыг их Монголын уран удмын нэгдлийн хамт олон авсан байгаа. Сая 3 сарын 22-нд. Ингээд энэ үйлээ энэ ханш нэх өдөр тал талаас удган зайрангууд ирж онгоц сахиу саан баясгаж Тэнгэрийн олон сайхан үйлийг хийдэг юм байна. Энэ Тэнгэрийн үйл хийж байгаа энэ галуудад тэр урилгаан түгээж ингэж бэгсчв зайран болоод Сүхбаатар зайран хоёр маань энэ гал болгоноор орж урилгаан түгээж яваа. Миний би мөн энэ түүхийг бишиж тэмдэглээд явж байгаа да маш их баяртай энэ хамт олонтой явж байгаа. Овооны хамт олон бид өнөөдөр нээж модгээд сайхан гал дээр ирчгээд маргааш бол энэ жилийн хайштай хөдөлгөөд болж байна. Энэ галууд дээр бид ирж уулзаад
их Монголын овооныхоо талаар хүмүүстэй танилцуулга тараагаад явж байна. Тэгээд Монгол түмний нэгтгэх дээд гарал дээр босч их Монголын овоогоо сэргээн босгоход энэ жил бол нэлээх үйл ажиллагаа явагдана. Тэгээд 6 сарын 22-нд бол нийт Монгол углаа гаруулын бүх ургуудмуудын нэгтгэх их том таглагыг зохион байгуулахад зорж байгаа. Тэгээд эндээ бол ингээд энэ далуудыг бол энд ирээд өөрснөө бол бид зөв зорж ирээд ингээд өрж байна. Тэгээд эдүүс маань их сайхан үйл ажиллагаа. Тэгээд Монгол хүн болгон одоо өөрийнхөө сэтгэл зүрхээр Монголын овоон дээр ингэж нэгдэж хамтрах юм бол бидээс цаашаа их том нэгдлийг бий болгож одоо Монгол үндэстэн хэрхэн яаж нэгдэж чаддгүй нэгтгэрээ ямар их хүчтэй хүчрэг болдгоо гэдгийг л бидээс дөрөвчтэй болон хүүгдэдтэй харуулах тэгээ цаг нь одоо ирсэн байна гэд бид ойлгож байна. За бурхан алдуу хайрхны маань дээд цагаан арал дээр их Монголын овоон дээр улс орон ард түмнэ гэж бодсон хувь болон за бүлэглэлүүд одоо төрийн бус байгууллагууд маань бүгд хурамжуулж өөрсдийнхөө эх орныхоо төлөө болон үр удам зүүн олонхоо төлөө хийсэн тэр үйлээ тайлагнах цаг нэгэнт болжээ. Бүгдээрээ дээд цагаан арал дээр ирж ард олондоо болон өвгдөж мөн хөх тэнгэр мөн бурхан алдуу хайрханда хийж бүтээсэн мөн тэмцэж яваа энэ бүхэл одоо тэмцлийнхаа хэлбэрүүдийг бүгднийг тайлагнах одоо тийм мөч айсгүй гээд тэнд бүгдээрээ суулж ард олон болон өвгдөдтэй тайлангаа тавьцгаая. Их Монголын ураг удмын нэгдэл их Монголын овоо энэхүү үйлэндээ миний хувийн зүгээс болон дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн төв түүний харьяа байгууллагууд удирдлагууд энэхүү үйлийг маш сайхан дэмжиж хамтарч ажиллаж байгаад хэлэхэд таатай байна. Ингээд бүгдээрээ бурхан халдуу хайрхныхаа өмнө байрлах дээд цагаан арал дээр уулзцгаая.